За би хоолойнд тороод гороогоод байдаг. Юм залхихаар ингээд хоолон дээр нь тэглээд байгаа. За шалтгаангүй ханиад хүрээгүй мөртлөө ханиалгаад байгаа. Хоолой цуцаад сөөгөө дууны өнгө өөрчлөгдөд хоолойны хүч алдаад байгаа. Дууны хүч өнгө өөрчлөгдөд байгаа. Өөрөөр хэлбэл төнх залгуурын сөөргөөний шинж тэмдгүүд илрээд байгаа ийм хүмүүст хийж болох нэг гингийн дасгалыг зааж өгье. За хамгийн гол нь бидний энэ улаан хоолой байгаа. Дээрээ юм нэг хонигч булчин, доороо хонигч булчинтай. Энэ дээд доод хоёр булчингийн хуулингийнх нь үйл ажиллагаа алдагдаад байгаа ийм хүмүүстээр ийм саяны хэлсэн шинж тэмдгүүд бол илэрнэ. За тэгэхээр бид нэр доотлын хонигч булчин хэвэн болгодог олон дасгалыг энэ пэйж дээр бол тавьчихсан. Энэ дээдлийн хонигч булчин хэвэн болгодог ийм дасгалуудыг бол бас оруулсан. Гэхдээ нэлээд өмнө оруулсан учраас одоо би нэг шинэ ийм дасгал зааж өгье. За яах ёстой вэ гэхээр бидний энэ улаан хоолойн дээдлийн хонигч булчинг бол бид нэр өөрсдөө удирдах чаддаг. Энэ бол бас нэг сайн тал нь. Доотлын хонигч булчинг бол бид нэр өөрсдөө оюун ухаанаар удирдах чаддаггүй. Энэ бол автомат удирдлагатай. За тэгэхээр дээдлийн хонигч булчинг удирдах чадна гэдэг нь та хизээ юм залгих уу? Хизээ юм залгихгүй байх уу гэдгээ шийдэж чаддаг штэ. Одоо жишээ нь та ингээд шүлсээ ингээд залгиж гин. Эн чинь бол таны өөрийн одоо энэ тархиар удирдуулагдчихэв. За тэгвэл энэ даваа талаа ашиглаад бид нар улаан хоолой дээдлийн хонигч булчингийн тонусыг бол сайжруулж болдог. Тэгэхээр бид нар зориудаар ийм залгих хөдөлгөөн хийнэ. За залгих хөдөлгөөн хийхийн тоолонгоор таны энэ залгилтаар таны улаан хоолойн тэр өөрийнх нь гөрүүлзэх хөдөлгөөн тэр бол эрчимтэй болж өгдөг. Нэгдүгээрт, хоёрдугаар гэх юм бол энэ улаан хоолойн дээдлийн хонигч булчингийн өөрийнх нь тонус нь сайжирдаг. Тэгэхээр энэ дээдлийн хонигч булчингийн тонусыг сайжруулахын тулд яах вэ гэхээр та залгих хөдөлгөөг одоо ингээд 50 сууж агаад хийн гэсэн үг. За тэрийгэ мэдрэхийн тулд яах вэ гэхээр энэ хоолойн дээрээ хурууга тавиад тэгээд залгина. Яг шүлс залгиж байгаа юм шиг. За энийг нэг удаа ихэд бол асуудалгүй. Нилээд хэдэн удаа дараалуудаа хийхэд бол ерөнхийдөө хүмүүс чадхаа болчдаг. За та намайг дагаад хийгээрэй. Би нэг 3 удаа зайлгий. Тэгээд та энийг цааш нь үргэлжлүүлээд хэдэн удаа хийж чадсан комент хэсэгт тоогоо тавиарай. За эхлэе. За та дагаад яг 3 удаа хийж чадсан уу? За цаашлаад хэрвээ чаджээл үргэлжлүүлээд 6 удаа, 8, 10 удаа хүртэл хийж болно. За энэ дасгалыг хийгээд байх нь ямар ач холбогдолтой вэ гэхээр нэгдүгээр бидний одоо сөөргөө үүсгээд дээшээгээ ингээд гашуу өргөд байдаг ийм хүмүүст бол энэ их сайн дасгал. Хоёрдугаар гэх юм бол түрүүний миний бичлэгийн өмнө хэлсэн тэр зовир илрээд байдаг хүмүүст бол энэ зовирыг басгахад тэр улаан хоолойн дээдлийн хонигч булчинг тонусын сайжруулахад бол энэ чухал юм дасгал болдог. За хэрвээ та энэ төнх залгуурын сөөргөтэй байгаа бол саяны энэ дасгалтай адилхан хийж болох юм цогт дасгалыг оруулсан юм групп байдаг. Хэрвээ та энэ группт хамрагдъя гэх юм бол комент хэсэгт дасгал гэж бичээд нэмэлт мэдээлэл аваарай. За энийг хийхдээ хэрвээ таны шүлс тийм ээ хангалттай гарахгүй байгаа бол та хажуудаа одоо ус тавиад тэгээ уснасаа нэг балгаад тэр усаа залгих байдлаар ингээд хийгээд байж болно. Боломжтой байх юм бол бас ингээд шүлсээ хуурамтлуулж агаад хурааж агаад бас залгаад байсан ч болно. Шүлсгүй зүгээр залгисан ч бас болдог байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бид нар заавал тийм ээ сөөргөөг ийм уугаад хотоодны хүчлээ бууруулж эмчлэх биш. Энэ булчингуудынхаа өөрийнх нь тэр гөрүүлзэх хөдөлгөөн болон хонигч булчингийнхаа тонусыг сайжруулад сөөргөөг ангааж болдог шүү. За ингээд утгагүй дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.